Монгол Улсын эдийн засаг оны эцсээр 1.3-аас 5.3% болтлоо өссөн болохыг засгийн газрын тэргүүн 2 хоногийн өмнө мэдгдсэн. Анх олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байх үетэй харьцуулахад уулуурхайн бүтээгдэхүүний үн өнөөдөр харьцангуй өндөр байна. За энэ ч утгаараа өнгөрсөн оны эцэст төсвийн орлого төлөвлөж байснаас давж биелсэн. Гэтэл эдийн засаг сэргээд байхад татвар нэмээд байдаг нь олон улсын валютын сангийн уламжлалт арга барил гэлээ. Өнөөдөр жишээ нь олон улсын валютын сангийн нэрээр энэ 7 нэр төрлийн татварыг нэмж байна. Олон улсын валютын сангийн өргөдгсөн хөтөлбөрт хамрагдсанараа одоо Монгол улсын эдийн засгийн хямралаас аврагдлаа гэдэг ингээл дандаа нийгмийн олон түвний тархилгаа угаасан юм буруу сурталчилгаа маш их хүчтэй явж шүү дээ. Гэтэл яг бодит амьдрал дээр өнөөдөр олон улсын валютын сан орж ирээд санхүүг өргөдгсөн хөтөлбөр хэрэгжүүллээ гээд Монгол улсын эдийн засгт яг ямар эерэг нөлөө авчирсан юм. Ирэх болж байгаа засгийн газрынхаа энэ шинэ удирдлагаас бас энэ татврын өөрчлөлтийг хийх шийдвэр гаргах болов гэж найдаж байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил учраас өмнөх засгийн газрынхаа валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ерөнхий сайд, шинэ ерөнхий сайд, сангийн сайд хэлсэн учраас энэ ондоо бол ямар ч байсан нэмэгдсэн татвар хийгээд олонхын зүгээс бол одоо өөрчлөлт бууруулах санд бол орж ирэхгүй байна гэж ойлгож байгаа. Өчигдөрөөс эхлэн нэмэгдэж байгаа нийгмийн даатгалын шинэтгэл хүн амын орлогын албан татврын нэмэгдлүүд нь жирийн ажилчдын орлогод шууд нөлөөлж байгаа. За иймээс ойрын хугацаанд сөрөгчний зүгээс татврыг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачлна гэдгээ мэдэгдэж байсан юм а.